говийн бүсэд тал хэрийн бүсэд уран гэдэг юм 170-аас 200 м дотор элсэн дээр наалтсан байдаг байхгүй. Элсний ширхэх болгон дээр уран наалтсан байгаа гэсэн. Тэгэхээр элсэн дээр наалтсан байгаа ураныг яаж салгаж авах вэ гэхээр 2% суруулсан хөхрийн хүчлэгтэй усаар авдаг. 100 литр усанд 1.5-аас 2 литр хөхрийн хүчил хийнэ гэсэн үг. Тэгэхээр энийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Манайх 100 литр хөхрийн хүчил тэр чигээрээ 100 хөхрийн хүчил шахаад байгаа юм шиг. Тэгэхээр тийм 1.2% одоо 1.5 за максимум 2 литр 2% хөхрийн хүчлийг доошоо шахаад тэр орчныг устдаа орчин болохоор элсэн дээр наалтсан байгаа уран тэр хөхрийн хүчлээ усанд хайлж байгаа. Одоо элсэн сахарыг бид сахартай ус уугаад одоо манай доктор багш уухад сахартай ус хайлдаг штэ. Тэгэхээр тэрийг соруулж авч байгаа байхгүй юу? Соруулж аваад химийн одоо шингэн төлөвөөс нь хатуу төлөв рүү юу уран гэдэг юмыг шар нутгийг гаргадаг. Энэ процесс. Тэгээд энэ дээр хоёр зүйл байгаа. Говийн бүсэд 100-170-аас 200 м төр их хэмжээний ус байна гэсэн ойлголт байхгүй. 10% нь ус, 20% нь элс шавар гэсэн ийм орчин байгаа. Ийм орчин байгаа учраас уран байгаа юм. Хүмүүс ойлгоо зүгээр мэлтэлсэн бассейны ус шиг л зүгээр тов тоглол мэлтэлзэл байдаг юм шиг гэж ойлгодог. Нэгдүгээр тийм байхгүй. Хоёрдугаар нэг хэрэглэсэн усаа дахиж хэрэглэхээр цикл болгож байгаа байхгүй. 13-аас 14 см-ийн турбаа гэдэг чинь жоохон турбаа байгаа ч тийм. Жоохон шүү дээ. Тийм турбааг 400-500-аар хийгээл тэгэл цикл болгоод нэг ураантай усыг гаргаж аваад урааны салгаж аваад хөхрийн хүчил нь бага байх юм 1.5 болгоод ингээл буцаагаад энэ дотор нэг хусаа дахиж хэрэглэнэ. Ерөөсөө энэ процесс. Энэ бол байгаль дээлтэй хамгийн эко хамгийн өөрөө сэргэдэг ийм процессыг л газар дээр уусгах холбоотой. Нийт урааныг одоо 60-аас илүү хувь нь ингэж байгаа. Уран бол тал хэрийн бүсэд тийм газар бас байдаг. Тийм газрыг урааныг автаа бол яг нөгөө нүүрс алт олборж байгаа юм шиг авдаг. А манад урааны их нөөцүүд бол дандаа доронтоосоо доошгоо дундгой өмнөгөө хүртэл тогтсон говийн бүсэд байхгүй юу. Тэр л эдийн засгууд хамгийн ашигтай. Өөрөөр маш бага зардлаар гаргаж авдаг. Хоёрдугаар байгальд маш ээлтэй. Өөрөө тэр нөхөн сэргээгдэнэ. Тэр процесс нь. Ерөөсөө л ийм процесс. Ямар ч ус худаг гаргаад хүмүүс одоо худаг гаргадаг үстэй. За өсрээд 40-50 м-ээс л усаа гаргадаг штэ. 170-200 м-ийн ус байна гэж байхгүй штэ. Тэгэхээр энэ бол тийм усыг ууж болохчгүй ус.